За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр ерөнхий хиймд өргөн хэрэглэгддэг суурьуудын шинж чанарын талаар авч үзье. За өнөөдрийн хичээлээр суурь гэж юу вэ? Өргөн хэрэглээний суурьуд юу байдаг вэ гэдэгтэй танилцсан. За энэ хичээлийг үзэхээс өмнө та бүхэн нөгөө суурийн томьёо бичих гэсэн видео хичээлийг үзсэн байвал маш сайн байна. За үзээгүй нөхөд үзээрэй. За мөн бид нар энэ хичээлтэй холбоотойгоор суурийн ангилал хэрэглээ, за суурьуудын физик шинж чанар, нэрлэх, гарган авах арга, за тэдгээрийн химийн шинж чанарыг үзэж танилцсан. За эцэст нь суурийн тухай ойлголтоор өөрийгөө шалгах дасгал ажлыг гүйцэтгэнэ. За энэ хүснэгтэнд ерөнхий хиймд өргөн ашиглагддаг элементүүд бол харагдаж байна тий. За эндээс бол металлуудыг нь хэрхэн ялгаж аваад суурийн томьёог хэрхэн бичих вэ гэсэн видео хичээлийг бол оруулсан байгаа. За тэр хичээлийг үзээд бүх суурийнхаа томьёог алдаа мадаггүй бичээ сурцсан бол энэ хичээлийг цаашаа үзэх нь илүү үр дүнтэй болно. За ийм учраас тэр хичээлийг нөхөж үзхийг сануулж байна. За юуны өмнө суурь гэж юу вэ гэдгээ авч үзье. Найрлагандаа металлын ион болон гидроксилийн ион агуулсан нийлхэмлэн үдсийг бол суурь гэж нэрлэж байгаа. За жишээлбэл металл нь калий, гидроксил бүлэг нь OH гэх мэтчлэн литий OH, аргентум OH гэх мэтчлэн ийм нийлхэмлэн үдсийг суурь гэж хэлдэг байна. За тэгвэл суурьуудыг ангилахдаа гидроксил бүлгийн тооноос нь хамааруулаад 1 суурьтай, 2 суурьтай, 3 суурьтай гэж ангилж болдог. За өөрөөр хэлбэл гидроксил бүлэг нь нэг ширхэг байвал түүнийг нэг суурьтай суурьгинд, за энд гол төлөв нэгдүгээр бүлгийн элементүүдийн суурь орж ийн гэдэг нь бол харагдаж байна тий. За жишээлбэл натрий OH, калий OH, литий OH, аргентум OH гэх мэтчлэн. За дээрэс нь аммоны суурь буюу аммоны гидроксид гэж байгаа. За энэ маань NH4 OH томьёотой. За энэ аммон гэдэг нь NH4 нэмэх ионыг хэлж байгаа. За аммоны суурийг бас хүүхдүүд нэлээд мартаад байдаг учраас энийг маш сайн цээжлээрэй гэж хэдий. За хоёрдугаарт нь 2 ширхэг гидроксил бүлэгтэй байвал 2 суурьуд гэж үзэж байгаа. За жишээлбэл кальци OH гээд 2 дахин, стронци OH2, бари OH2 гэх мэтчлэн гидроксил бүлгийн тооноос нь хамааруулаад суурьуудыг ингэж ангилдаг байна. За 3 дугаарт нь мөн 3 суурьт суурь гэж байна. За энэ гидроксил бүлэг нь 3 байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл жишээлбэл төмрийн суурийг авч үзвэл феррум OH3, хром OH3 гэх мэтчлэнгээр OH бүлгийн тооноос нь хамааруулаад суурьуудыг ангилдаг байна. За түрүү бүгдээрээ суурийг гидроксил бүлгийн тооноос нь хамааруулаад ангилсан тий. За тэгвэл одоо суурийг усанд уусгах байдлаар нь бас 2 ангилж үздэг байна. За усанд уусдаггүй, усанд уусдаг гэж 2 ангилах нь байна. За усанд уусдаггүй суурьд гол төлөв D бүлгийн металлуудын үүсгдэг суурьуд бол ордог байгаа. За жишээлбэл купрум OH2, феррум OH2, феррум OH3, хром OH3, цинкум OH2 гэх мэтчлэн металлуудын суурьуд орох нэ. За усанд уусдаг суурьудад 1А болон 2А бүлгийн металлуудын үүсгэсэн суурьуд орж байгаа. За жишээлбэл литий OH, натрий OH, калий OH, цези OH гэх мэтчлэн 1А бүлгийн металлууд байна. За стронци OH2, бари OH2 гэх мэтчлэн 2А бүлгийн металлуудын суурьуд байна. За мөн аммоны гидроксид буюу NH4OH нь усанд маш сайн уусдаг. За эдгээрээс ялангуяа 1А бүлгийн металлын суурьуд нь усанд маш сайн уусдаг учраас тэдгээрийг шүлт гэж нэрлэдэг байгаа. За жишээлбэл литий OH, литийн шүлт, натрий OH, натрийн шүлт, калий OH-ыг калийн шүлт гэх мэтээр нэрлэх нь харин 2А бүлгийн металлуудын суурийг газрын шүлтийн металлын суурь гэж бол ярих нэ. За химийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг гол суурьуудыг авч үзье. За натрий OH болон калий OH-ыг химийн үйлдвэрийн чухал түүхийн эд болгож ашигладаг байгаа. За мөн натрийн суурийг саван нефть боловсруулах үйлдвэр, цаасны үйлдвэрт ашигладаг. За калий OH-ыг шингэн саван шүлтийн аккумуляторыг бол хийхэд ашигладаг. Ийм онцлогтой байна. За хичээлээ үзэх явцдаа дэвтэр дээр тэмдэглэлээ сайн хөтлөөд дахин унших эсвэл видео хичээлээ дахин үзэх байдлаар сайн тогтоогоод явахыг хичээгээрэй. За яагаад гэвэл дараа нь энэ суурьудын янз бүрийн шинж чанар нь бодлого дасгал дээр их орж ирдэг байгаа. За ингээд ялангуяа
хичээлийн тэмдэглэл хөтлөхөд хялбар төхмийг бодоод бичвэрүүдийг бага сагаар бол оруулсан байгаа. За одоо суурьуудын физик шинж чанар болон бүтцийн талаар авч үзье. За ихэнх суурьуд нь хатуу таласт байдаг. Тэгээ саван шиг гүчигнүр байдлаар бол мэдрэгдэн хүчтэй хутгах үед хөөсрөлт үүсгэдэг. За түрүү бид нар усан дуустдаг суурийг бол шүлт гэж ярьж байсан тийм үү? За тэгвэл шүлтийн усан усамл нь гар хуруун дээр дусаахад савнцсан юм шиг юм гулсамтгай шинж чанартай бол мэдрэгдэн. Тэгээд дээрээс нь арьс эд эсийг бол түлэх үйлчлэгээтэй байх нэ. За энд слайдн дээр бид нар суурьуудын физик шинж чанараас гадна суурьуудын дэлгэмэл томьёог бол харуулсан байна тийм ээ. За тэгвэл натрийн атом маань 1 гидроксил бүлгээрээ нэг холбоогоор бол химийн холбоогоор ингэж холбогддог болох нь энэ дээр харагдаж байна. За тэгвэл кальцийн гидроксид маань 2 ширхэг гидроксил бүлэгтэй байдаг тий. Тэгвэл тус бүр гидроксил бүлэг нь кальцийн атомтойгоо ингээ химийн 2 холбоо үүсгэсэн байдлаар суурьуудын бүтцийг бол зурдаг байна. За энэ дээр хөнгөн цагаан OH3 гээд хөнгөн цагааны суурийн томьёог дэлгэрэнгүй байдлаар үзүүлсэн байна. За эдгээртэй төсөөтэй байдлаар бусад суурьуудын дэлгэрэнгүй томьёог бол маш хялбархан зурж болох нь харагдаж байна. За суурьуудыг нэрлэхдээ олон улсын нэршил, түүхэн нэршил гэсэн хоёр нэршлийг гол төлөв ашигладаг байгаа. За олон улсын нэршлэлээр нэрлэхдээ суурийг гидроксид, эслийн гидрат гэх мэт нэрийг бол ашигладаг. За жишээлбэл калий OH, калийн гидроксид, эсвэл калийн эслийн гидрат. За эсвэл калийн суур гэсэн байдлаар нэрлэж болно. За натрийн OH-ыг натрийн гидроксид, натрийн эслийн гидрат, натрийн суур гэх мэтээр нэрлэх нь. За феррум OH2-ыг төмрийн гидроксид. За төмөр маань хоёр төрлийн суур үүсгэдэг. Хоёр валенттай. Тэгвэл хоёр валентын нэм дугуй хаалтанд оромт тоогоор тэмдэглэдэг байна. За мөн төмрийн эслийн гидрат, төмрийн хоёр валенттай суур гэж бол нэрлэж болох нэ. За феррум OH3-ыг төмрийн 3 валенттай гидроксид, төмрийн эслийн гидрат, төмрийн суур гэх мэтээр бол нэрлэх нэ. За ингээд олон улсын нэршилтээр гидроксид, эслийн гидрат гэсэн нэрийг бол түгээмэл хэрэгэлдэг байна. За тэгвэл зарим суурьуудыг түүхэн нэршлэлээр нэрлэдэг. За түүхэн нэршил нь бодлого дасгал дээр маш түгээмэл гарч ирдэг учраас үүнийг маш сайн цээжлэх хэрэгтэй. За жишээлбэл калий OH, натрийн OH нь арьс эд эсийг түлнэ гэж хэлжсэн тийм үү? Тэр утгаараа эдэмхий калий, эдэмхий натрий гэсэн нэр нь илүү бодлого дасгал дээр ажиглагддаг байна. За мөн кальций OH2-ыг шохоон сүү уусмал гэж бол нэрлэдэг. За кальций OH2 буюу энэ шохоон сүү уусмалаар барилгын хан таазыг шохооддог гэдгийг та бүхэн мэдж байгаа. За одоо суурьуудыг гаргаа авах аргатай танилцъя. За суурьуудыг гаргаа авах хэд хэдэн арга байгаа. За үүнд нэгдүгээрт нь идэвхтэй металлыг устдаа үйлчилнэ. За идэвхтэй металл гэдэг нь үлэг системийн 1А, 2А бүлгийн металлууд болж таарах нь тийм ээ. За устдаа уралд орох үед суур үүсгэнэ. Жишээлбэл калий устдаа уралд ороод калий OH буюу калийн гидроксид үүсгэж байна. За энэ үед ус төрөгчийг ялгаруулж байна. За яагаад ус төрөгчийг ялгаруулж байгаа вэ гэхээр калий маань ус төрөгчөөс илүү хэм нийтвэх сайтай учраас уснаас ус төрөгчийг түрэх чадвартай байна. За үүнтэй нэг адилаар натрийн устдаа уралд ороод натрийн гидроксидыг бол үүсгэж байна. Ингээд эдгээр металлууд нь усан дуусаад шүлт үүсгдэг учраас шүлтийн металлууд гэж бол ярьдаг байна. За мөн ялгааг ус төрөгч ялгарсан байна. За суурийг гарган авах хоёрдугаар арга нь идэвхтэй металлын оксидыг нь устдаа уралд оруулна. За түрүү бол дан металлыг устдаа уралд оруулж ирсэн тийм ээ. За тэгвэл одоо бол оксидыг нь. За жишээлбэл калий 2О-г устдаа уралд оруулахаар калийн суур буюу калий OH гэдээ үүссэн байна. За натрийн оксид буюу натрийн 2О-г устдаа уралд оруулахад натрийн гидроксид буюу натрийн суур үүссэн байна. За түрүү идэвхтэй металлын суурийг яаж гаргаж авахыг ярилцсан бол за 3 дугаарт нь идэвхгүй металлын суурийг гарган авахын тулд идэвхтэй металлын суураар давсыг үйлчилдэг байгаа. За жишээлбэл төмрийн суурийг гарган авахын тулд төмрийн сульфатыг натрийн шүлтээр бол үйлчилсэн байна. За энэ үед натрийн сульфатаас гадна төмрийн суур бол үүссэн болох нь харагдаж байна тий. За тэгвэл хөнгөн цагааны суурийг гарган авахын тулд мөн идэвхтэй металлын суур буюу калийн шүлтээр бол үйлчилсэн байна тийм үү. За ингээд хөнгөн цагааны суур калий хлоридын давс бол ингээ холимог байдлаар үүсдэг байх нэ. За хэрвээ энэ урвалын үед калий OH-ыг илүүдлээр авбал хөнгөн цагааны суур нь эргэж уусаад калийн гекса
гидроксо, алюминат гэсэн ийм комплекс нэгдлийг бол үүсгэнэ. За дөрөвдүгээрт нь зарим суурийг гаргаж авахдаа электролизийн аргыг бол ашигладаг. За жишээлбэл натрийн OH-ыг гаргаа авахын тулд бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны давсуулах натрийн хлорыг усанд уусгаад электролиз явуулдаг байна. За энэ үед катод дээр ус дөрөгч, анод дээр хлор, харин уусмалт натрийн гидроксид үүсдэг байна. За ингээд электролизийн аргаар зарим идэвхтэй металлын суурьуудыг бас гаргаж авч болох нэ. За одоо суурьуудын химийн шинж чанарыг авч үзье. За зарим суурийг халаахад бол задардаг, зарим нь задардаггүй. Гэтэл зарим суурь бол үүсэнгүүтээ бол задардаг ийм онцлогтой байгаа. За жишээлбэл натрийн OH болон калиум OH-ыг өндөр температурт халаахад задрахгүйгээр хайлаад шингэн төлөвт бол шилждэг байна. Гэтэл мөнгөний гидроксид буюу мөнгөний суурь нь үүсэнгүүтээ задарна. За мөнгөний суурийг халаахад мөнгөний оксид болон усыг үүсгэж задарж байгаа нь энэ урвалын зэртгэлээр харагдаж байна, тийм ээ. За гэтэл зарим металлын суурьуудыг бол халаахад бас мөн задардаг байх жишээтэй. За жишээлбэл төмрийн 3 алиандтай суурийг халаахад төмрийн оксид ус үүсгэж байна. За үүнтэй нэг адил хөнгөн цагааны гидроксидыг халаахад хөнгөн цагааны оксид болон усыг үүсгэж задарж байна. За энэ нь суурьуудын хамгийн нэгдүгээр химийн шинж чанар юм аа. За хоёрдугаарт нь суурьуд ерөнхийдөө химийн идэв сайтай байдаг. Ийм учраас суурьуд хүчилтэй саармагчах уралд ордог байгаа. За жишээлбэл калиум гидроксид H2SO4 буюу хөхрийн хүчилтэй уралд ороод калиум сульфатын давс усыг бол үүсгэсэн байна. За натрийн гидроксид буюу натрийн шүлт маань давсны хүчилтэй уралд ороод натрийн хлоридын давс болон усыг үүсгэж уралд орсон байна. За гуравдугаарт нь суурьуд нь хүчлийн оксидтай уралд ордог байгаа. За энэ үед мөн ялгаагүй давс ус үүснэ. За жишээлбэл кальцийн гидроксид буюу шохон ус маань нүүрс зөрөгчийн 4 алиандтай оксидтай уралд ороод кальцийн карбонатын давс мөн усыг үүсгэсэн байна. За дөрөвдүгээрт нь суурьуд төрөл бүрийн давстай уралд орж шин суурь болон шин давсыг үүсгэдэг. За жишээлбэл калиум шүлт маань дисийн сульфаттай уралд ороод калиум сульфатын шин давс дисийн гидроксидын шин суурийг бол үүсгэсэн байна. За үүнтэй нэгэн адилаар натрийн гидроксид маань төмрийн сульфаттай уралд ороод натрийн сульфатын шин давс төмрийн гидроксидын шин суурийг үүсгэсэн байна. За эндээс ингээд харахад ихэнх урвалаар бол давс үүсэж байна, тийм ээ. Тэгвэл давсныхаа томьёог зөв бичиж чадаж байвал маш сайн. Хэрвээ чадахгүй байгаа бол өмнө оруулсан давсны томьёо бичих гэсэн видео хичээлийг бол үзээрэй. За мөн энэ дээр дурддагсан хүчлийн оксид гэж бол гарч ирлээ, тийм. За тэгвэл оксидуудын талаарх видео хичээлээ бас нөхөж үзэх хэрэгтэй. Хүчлийн оксид гэдэг нь гол төлөв металл бишийн оксидууд байгаа, тийм ээ. За тэгээд тэндээсээ металл бишийн оксидуудынхаа шинж чанарыг бас давтаж үзэх боломжтой шүү гэдгийг анхааруулъя. За 5 дугаарт нь суурьуудыг чанарын урвалаар таних боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл суурьуд маань янз бүрийн индикатортай уралд ороод өнгө үзүүлснээр нь тухайн уусамлыг суурь болохыг таних боломжтой байдаг. За индикатор гэдэг нь уусамлын pH-аас хамаарат өнгөө хувиргадаг бодисууд байгаа, тийм үү? За тэгвэл тэдгээрийн нэг нь лакмусын улаан цас. За лакмусын улаан цас нь суурийн уусмалд хөх өнгөийг үзүүлэх нь. За фенолэтилен гэдэг индикатор маань ягаан харин метил оранж шар өнгөтэй болсноор тухайн уусамлыг суурьлаг уусмал байна гэж таньдаг байна. За 6 дугаарт нь суурьуд нь усанд уусаад дараах байдалтайгаар диссоцид ордог. За жишээлбэл натрийн гидроксид усанд уусах үедээ натрий болон гидроксил ионуудыг үүсгэн диссоцид орсон байна, тийм. За литийн гидроксид маань мөн ялгаагүй литий ион, гидроксил ион үүсгэн диссоцид орсон байна. За тэгвэл хоёр суурьт суурьлах магний OH2 маань магний 1 ион харин гидроксил бүлэг 2 байгаа учраас 2 шишиг гидроксил бүлгийг үүсгэн диссоцид ордог байна. За үүнтэй нэгэн адилаар бусад суурьуудын бас диссоцид орох тэгштэглийг бичих боломжтой шүү. За суурийн бас нэг онцлог шинж нь зарим суурьуд амфотер шинж чанартай байдаг. За үүнд болохоор бериллийн гидроксид, цайрын гидроксид, за хромын суурь, хөнгөн цагааны суурь, цагаан тулганы 4 валенттай суурь гэх мэтчлэн орох нэ. За амфотер шинж чанар гэдэг нь эдгээр суурьуд нь хүчил
шүлтийн аль алинтаа нь уралд орох боломжтойг бол илэрхийлдэг байгаа. За жишээлбэл цайрын гидроксид амфотер болохыг батлая. За үүний тулд цайрын гидроксидыг давсны хүчилтэй уралд оруулахад цайрын хлорид үүсэж байна, тийм ээ. За тэгвэл цайрын гидроксидыг натрийн гидроксидтай уралд оруулж байна. За энд бол хоёулаа суйрлаг бодис үйж байна, тийм. За энэ үед натрийн цинкатын давс үүсэж байгаа болох нь харагдаж штэ. За ингээд цайрын гидроксид маань хүчил болон суурийн аль алинтай уралд орж байгаа учраас амфотер шинж чанартай болох нэ. За үүнтэй нэгэн адилаар хөнгөн цагааны гидроксид маань амфотер шинж чанартай юу үгүй юу гэдгийг урвалын тэгштэглээр баталъя. За хөнгөн цагааны гидроксидыг давсны хүчилтэй уралд оруулсан байна. Хөнгөн цагааны хлоридын давс үүссэн байна, тийм ээ. За дээрэс нь хөнгөн цагааны гидроксидыг натрийн шүлттэй уралд оруулсан байна. За ингээд энэ хоёр бодис маань хоёулаа суйрлаг шинж чанартай байна. За бүтээгдэхүүн нь натрийн алюминат гэсэн ийм давс үүссэн байна, тийм үү. Тэгээд дээрэс нь ус үүссэн байна. За энэ нь бас амфотер суйруудын нэг онцлог шинж чанар байгаа. За суурийн талаарх хичээл ингээд дууслаа. Одоо өөрийгөө шалгах даалгаврын хэсэгт ирлээ. За өнөөдөр цөмөрөө энэ хичээлээрээ сууруудыг гидроксил бүлгийн тооноос нь хамааруулан хэрхэн ангилах уу? Дээрээс нь тэгээд усанд уусдаг суурууд нь аль вэ? Уустгүй суур нь аль вэ гэдгийг үзлээ. За мөн сууруудын физик химийн шинж чанарыг үзсэн, гаргах аргатай танилцсан. За мөн дээрэс нь сууруудын дэлгэрэнгүй томьёо болон диссоциацийн тэгштэглийг хэрхэн бичих талаар танилцлаа. За одоо эдгээр хичээлийн хүрээнд дараах бие даалтын ажлуудыг гүйцэтгэнэ. За нэгдүгüүрт нь хичээлийн эхэнд байсан хүснэгтийг ашиглаад бүх сууруудын томьёог зохион бичиж нэрлэх ажлыг гүйцэтгэнэ. За хоёрдугаарт нь цэци цагаан тувлага галлийн суурийн дэлгэрэнгүй томьёог бол зурхан. За гуравдугаарт нь калий магний төмрийн суурийг гарган авах арга тус бүр 2 урвалын тэгштэглийг зохиож бичнэ. За дөрөвдүгээрт нь хөнгөн цагаан болон төмрийн сууруудын диссоциацийн тэгштэглүүдийг бичнэ. За тавдугаарт нь хромын суур болон амфотер шинж чанартай гэдгийг нь батлаад урвалын тэгштэглүүдийг бичихнэ. За хэрвээ эдгээр дасгалуудыг өөрсдөө бие дагаад гүйцэтгэж чадаж байвал маш сайн. Хэрвээ чадахгүй байвал энэ хичээлээ урагш нь гүйлгэж үзээд мөн өмнөх оруулсан хүчил суур томьёо бичих энтер гэсэн хичээлүүдийг нөхөж үзээрэй. За анхаарал хандуулсанд баярлалаа. Өнөөдрийн хичээл дуслаа.